шинэ iPad Pro 2 гарсан. За яг энгийн гарсан 10 тухайн iPad болохоор 4 өнгөтэй, цэнхэр ягаан шар сэлвэр гэдэг 4 өнгөтэйгээр гарсан. Тэгээ нэмэлт дагалдах хэрэгслүүд дээр мэдээж хэрэг keyboard залгаж болно. Тэгээ бас Apple Pencil нь бол байгаа. Дэлгэсний хэмжээний хувьд 10 тухайн iPad нь 10.9 инч. За тэгээ дэлгэснэрх пикселийн утга нийт 4 сая гэж хэлж байгаа. Мэдээж хэрэг хуртаа шуудлан өргөөшөө хэдэн пиксел багтчихин. Тэр хоёрын үржүүрийн хэлбэр нь 4 сая гэсэн үг. За тэгээд төгждөг товчон дээр мэдээж хэрэг Touch ID байгаа. Энэ 10 тухайн iPad-н дээр нь A14 Bionic chip байгаа. Өмнөх A13 chipнээс яг чипүү болон спууны хувьд болон Neural Engine-ийн хувьд хэдий дээр хурдан бай гэдгийг нь ярьж ийсэн. За тэгээ тоглоом тоглоход бас ер нь гайгүй гэж хэлж ийсэн. За тэгээ камерны хувьд яг юу болсон бэ гэхээр 4K бичлэгийн хувьд бас нэг аюул сайн бичнэ гэдгийг бол хэлж ийсэн. За энэ iPad-н дээр яг цоошин зүйлийг юу орж ирсэн бэ гэхээр одоо яг iPad-ны ингээд яг босоогоор нь барих юм бол одоо селфи камер нэг хамгийн дээрээ байдаг бол одоо ингээд хажуу талтай байдаг болсон. Энэ болохоор ингээд яг хэвтэйгээр нь яг одоо хинэгэнтэй залгаж ярихад одоо камерын барил тийжээвэл арай хэвтэйхэн одоо байна гэдэг үүднээс яг ийшээгээ шилжүүлсэн гэдгийг тайлбарлаж бол хэлж ийсэн. За Wi-Fi-ны хувьд болохоор 6 тухайн Wi-Fi технологитой. За тэгээд 5G хурдвал одоо байдаг болох нэ. Нэмэлтээр ашиглаж байгаа энэ хэрэгслүүлэх Magic Keyboard Folio бол одоо өөр дээрээ trackpad нь бол том хэмжээтэй гэдэг нь бол дурдж хэлж ийсэн. За тэгээд яг Apple Pencil-ийн талаар мэдээж хэрэг ярьсан да. Тэгээд зөвхөн Apple Pencil нэгийг дэмжинэ гэж бол хэлсэн. За тэгээд энэ дээрээс яг асуудал бол ингээ гараад эхэлсэн. Яг юу вэ гэхээр энэ iPad нь бол өөрөө юм дөрвөлжин дизайнтай. Тэгээд уг нь бол болдог бол ингээд хоёр тухайн Apple Pencil-ээ те яг дээр нь тавиад соронзоор ингээ тогтоогоод цэнийг wireless-аар цэнэглэдэг баймаар. Гэтэл бол тийм юм бол одоо боломжгүй зөвхөн нэгдэхгүй Apple Pencil боломжтой. За энэ iPad нөөр дээрээ USB-C оролттой. Харин одоо тэр дэмжиж байгаа ихний Apple Pencil болохоор Lightning оролттой. За тэгээд Lightning оролттой Apple Pencil-ээ цэнэглэхийн тулд бүхэл бүтний кабель ашиглаад тэгээд дахиад тэр кабелин дээрээ залгаад тэр хувирагч буюу dongle одоо дахид залгаа тэгээд тэрнээсээ дахиад одоо үзгээ ингэ давхар холбож залгаж байгаа. Зүгээр л нэг ганц үзгээ цэнэглэхийн тулд бүр юм дөрвөн шиг юм ингээд цуг авч явна эсвэл юм цуг юм одоо ашиглаж байгаа гэх бол надад үнэхээр төвөгтэй санагдсан. Яагаад ингээд ийм дөрвөлжин дизайнтай гарсан юм iPad-н дээрээ зүгээр л ингээд хоёр дахь Apple Pencil-ийн одоо дэмждэг байдлыг ингээд оруулж ирчих болохгүй юм байна гэж бол үнэхээр надад санагдчихсан. Мэдээж хэрэг iPad учраас өөрт нь тусад нь мэдээж хэрэг үйлдэл систем байгаа. Тэр нь болохоор iPad OS. За яг iPad OS саяны намаар яг гарах хэрэгтэй байсан боловч бүтэн 1 сар хойшлоод яг одоо гарч байгаа iPad OS 16. За мэдээж хэрэг яг iPad OS 16 дээр бол яг iOS 16-ийн зарим функцүүд л яг адилхан байгаа. Жишээ нь одоо яг нэг буруу явуулсан мессеж тийм одоо жишээ нь тэрийг thanks болж edit хийх ч юм уу те эсвэл бичлэгэн дундаас эсвэл зурган дээрээс яг text select-ийг шууд орчуулах ч юм уу яг эдгээр зүйлс бол яг iOS 16-гийн зарим адилхан зүйлсүүд бол ингэж орж ирсэн нь бол байгаа. Хамгийн сүүлжийнх нь бадсан зүйл дээр нь яг одоо их хөгддөг яг тэр яг smartphone хийгээд case за тэгээд камер нь 12 мегапиксел за тэгээд үйлдвэрлэлийн систем нь iPad OS 16 тэгээд Magic Keyboard Folio тэгээд Bluetooth 5 дугаар үеийн технологи Wi-Fi 6 дугаар үеийн технологи за тэгээд 5G хурд USB-C за тэгээд дэлгэс нь 10.9 инч за тэгээд хэвтэй байдалтай спикер нь бол стерео маягаар ажиллана 16 core Neural Engine-тэй 100% яг дахиж одоо боловсруулагдах одоо хөнгөн цагаан материалтай Touch ID-тэй гэх мэтчлэн бол одоо хэлж ийсэн. Үнийн хувьд $449 бол эхэлж байгаа. Өнгөний сонголт мэдээж хэрэг цэнхэр ягаан шар сийлвэргээ 4 өнгөний сонголттой. Багтаамжны хувьд бол хоёрхан байгаа. 64 256. За тэгээд яг одоо дагалдаж авах юмнуудаа сонголоо гэж бодоод хамгийн сүүлд нь мэдээж хэрэг дагалдаж ирэх юм хайрцаг дотор юу явах юм бэ гэх юм бол мэдээж хэрэг USB-C-гээс USB-C кабель за тэгээд 20 ваттын power adapter за тэгээд iPad нь өөр бол ирнэ. Дараагын танилцуулсан iPad Pro болсон. Шууд онцлог нь гэвэл шууд M2 chip бол орж ирж байгаа гэдгийг хэлжсэн. Та тэгээд график одоо юмнуудаас нь хэлэхэд 15% CPU нь бол хурдан болсон. Чипүүний хувьд 35% дахин хурдан болсон. Memory bandwidth буюу яг тодорхой хэмжээний файл дамжуулах одоо багтаамж нь бол 50% илүү болсон гэж хэлж ийсэн. За Neural Engine-ийн 40% хурдан болцсон гэж хэлж ийсэн. За тэгээд энэ бол яг иймэрхүү одоо чипээр тоногдсон iPad Pro-ны хувьд яг эмчнэрийн хувьд 3D модельн дээр ажиллах архитектурууд за тэгээд яг фото эдитэн дээр ажилладаг хүмүүсийн хувьд одоо ашиглах зохиомжтой гэж ярьж ийсэн. Камерны хувьд арт тал дээр өргөн үнцэх юм бол мэдээж хэрэг камер байгаа. За тэгээд ProRes бичлэг хийдэг болсон гэдгийг бол дурдж ийсэн.
Харин Apple Pencil-ийн хувьд мэдээж хэрэг Apple Pencil 2-ыг бол дэмжиж байгаа. За тэгээд 12 мм-ийн зайн ингэж яг дэлгэснээсээ зайтай барихад яг одоо тэр хавтан байна шүү гэдгийг яг одоо жижигхэн цэг гарч ирж одоо тэрийг хүртэл хилдэг ингэ болж байгаа юм байлээ. Хамгийн сүүлийн бүх зүйлийг энэ багтаасан яг дэлгэцэн дээрээс яг дурдж хэлэх зүйлүүд нь мэдээж хэрэг ProRes бичлэг хийдэг болсон учраас ProRes бичлэг бол мэдээж хэрэг edit хийж бол чадна M2 chip юм чинь тийм үү. За тэгээд энэ дээрээс дагаа камерын дээр нь LiDAR сенсор бол орж ирсэн. За тэгээ өөр дурдах зүйл гэвэл Bluetooth 5.3 технологи, за тэгээ Wi-Fi-ны Wi-Fi 6E гэдэг технологи. За тэгээ мэдээж iPad Pro учраас мэдээж ProMotion display бол байгаа. За тэгээд Apple Pencil Hover буюу 12 мм-ийн зайн дээр дэлгэснийхаа наан барихад одоо pointlж гарч ирж байгаа гэдэг зүйл бол тавьсан байсан. За мэдээж хэрэг багтаамж нь бол 2 TB хүртэл одоо нэмэх боломжтой байх нэ. 11 инч iPad Pro нь $799-аас эхэлж байгаа маань. 12.9 инч iPad Pro нь болохоор $1099-аас бол эхэлж байгаа маань. За тэгээд багтаамжийн сонголтууд нь 128, 256, 521 болон 2 TB гэж байгаа. Өмнөний сонголт нь бол 2хан байгаа. Space Gray Silver гэдэг бол 2хан байгаа. Хайрцагт нь дагалдж ирэх зүйл нь USB-C-гээс USB-C кабель. За тэгээ 20 Вт-ийн power adapter ирж байгаа. За тэгээ iPad нь бол өөрөөр нь танилцуулга бичлэгэн дээр 10 дахь үеийн iPad, тэгээд iPad Pro танилцуулсны дараа одоо Apple TV-г одоо ярих юм болов гэсэн чинь бол яриаггүй. Apple TV нь бол зөвхөн яг одоо Apple-ийнхаа вебсайтн дээр бол одоо шинжлэгдсэн гэдэг одоо мэдээ нь бол гарсан бичлэгэн дээр бол танилцуулгатай. Энэ дээр яг юу вэ гэхээр онцлог дурдах хамгийн ихний зүйл нь одоо удирдлага нь бол шууд Lightning биш одоо USB-C болсон байгаа. Энэ дээрээс яг юу ойлгож болж байна гэхээр Apple ингээд шууд гол бүтээгдэхүүнүүд буюу одоо iPhone-оос биш өөр одоо бүтээгдэхүүнээс эхлээд Lightning оролтыг юм байхгүй болгоод USB-C рүү баг шилжиж явж байгаа. Одоо iPad Pro USB-C болсон жишээ юм тийм үү? Тэрнтэй адилхан одоо ингээд энэ одоо Siri Remote маань Lightning биш ингээ USB-C оролттой болж байгаа маа. За тэгээ багтаамжны хувьд 64 128. Тэгээд 64 нь болохоор зөвхөн Wi-Fi одоо технологитой гэсэн үг. Харин багтаамжийн нэмээд 128 болгочих юм бол Ethernet оролт буюу интернетний оролт бол одоо орж ирж байгаа гэсэн үг. Хайрцагт нь дагаж ирэх зүйл мэдээж хэрэг Apple TV 4K төхөөрөмж нь бол дагаж ирнэ. За тэгээ Siri Remote байгаа. За тэгээд цэнэглэх одоо кабельний оролдол мэдээж хэрэг ирж байгаа. Энэ дунд нь бол HDMI кабель байдг нь бол бас ингээд сонирхолтой санагддаг.